Hi, I'm Lindsay. I travel for a living and I'm posting honest travel vlogs about American who just landed in Mongolia and the only problem. After landing in Ulaanbaatar. How many kids did Jikas Ken have? Welcome to part 2 of visiting the most isolated women everywhere. Сүүлийн үед монголчууд дэлхийд дахинд баялаг ёс заншил, соёл уламжлалаараа танигдаад байгаа ч гэсэн монголчууд бидний харуулж чадах зүйл үүгээр дуусаагүй байсан юм. 몽골 분들이 갖고 있는 DNA도 뭔가 다른 것 같고 레슬링 시합 해봐도 몽골 선수들 힘은 진짜 네, 거의 같은 체급 여자 선수. 2025 онд Монголыг төлөөлж нэгэн хүчрхэг бүрэлдэхүүнтэй хамт баг болон Physical Asia шоунд салхийг хаглан орсон юм. Physical Asia тэмцээнд Монголоос оролцож буй баг тамирчид дайчид мориндоо гих урайндор хамтын ажиллагаа төсвөр төвчээр хатуужлаараа бусад багаас илүүрхэн ард иргэдийн төлөө зорилгоо марталгүй амжилттай оролцож чадсан юм. Тэмцээний эцсийн шатанд орж 2 дугаар байр эзэлсэн. Баг нь өргөх даалгавар дээр бусад багаас илүүрхэж 41 минут тисэж рекордыг эвдсэн. Багийн бүрэлдэхүүнд үндэсний бүх MMA, 3-9-3 сагсан бөмбөг, волейбол, жюдо болон циркийн уран нугараач зэрэг олон төрлийн тамирчид байсан нь багийн чадварын уян хатан байдлыг харуулсан. Монголын баг бусад багуудаас ур ухаан, ур чадвар, стратеги, хамтын ажиллагаа гэх мэт олон чанаруудаа оршуулан өөрсдөж давуу талыг бий болгож байсан. Мөн тамирчид хүнд бэрх даалгавруудыг өөрсдийн сэтгэлийн хүч ба төсвөр хатуужлаараа даван туулж байсан нь монголчуудыг ямар хүчрхэг улс болохыг харуулж чадсан билээ. Монголын багийн тамирчид бие биенээ хүндэтгдэг, дэмждэг, өрсөлдөгчөө хүртэл хүндэлж, спортын ёс зүйг үргэлж дэдэлсэн. Аливаа тэмцээний дараа эсвэл алдаа гаргасан үед ч багийнхан хоорондоо зүгээрээ дараагийнх тэрэн чадна гэж урам өгч өөрийнхөө амжилтаар бусдынхаа сэтгэлийг хүргэж байсан нь энэ багийг хүчтэй баг болгож чадсан юм а. Манай багийн тамирчдын харилцааны соёл олон улсын оролцогчдод сайхан сэтгэл төрүүлж, бусдын амжилтыг хүндэтгэх, 50 төлхөн харилцах, хэн нэг доод үзэхгүй байх зэрэг жинхэнэ монгол хүний төлөв түвшин занг харуулж чадсан.